Ер нь бол 40-с дээш хүүхдийн дүүргэлттэй бүлэг эднэрийг бидэнд тооцоо юу нь бол байдаг. Энэ за Улаанбаатар хотод бол 40-с дээш одоо дүүргэлттэй нөхөд нийтдээ 4872 улсын хэмжээнд 4872 ийм бүлэг байна. Тэгэхээр энэ 40-с дээш дүүргэлттэй байна л гэдэг чинь чанартай сургалт явахгүй л гэсэн үг. Нэг ээлжийн сургууль руу ороогүй нөхцөлд бол бид нэр хүн бий болгох юм эсвэл авиас чадлыг хөгжүүлэх сургалтыг ярихад нэлээд бэрхшээлтэй болно л гэсэн үг. Хүүхдийн эрх хөндөгж гэнэ л гэж үзэх ёстой. Тэгэхээр цаашдаа бас энэ таны яриад байгаа мега төслийн хэмжээнд энэ боловсролын төслүүдийн сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг ярих нь зүйтэй гэж бодож байгаа. Бидэнтэй хамгийн энэ чиглэлээр бас идэвхтэй ярилцаж, санал солилцож, дэмжиж байгаа олон улсын байгууллагууд, ялангуяа Дэлхийн банк, за Азийн хөгжлийн банк зэрэг энэ байгууллагууд бол бидэнтэй хамтраад за хөнгөлөлтөө зээл болгох ийм бас боломжуудыг бас судалж байгаа. Энэ бол нэлээд урагштай явж байгаа гэдгийг дуулгая. Бид одоо энэ сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, яг боловсролын салбарт одоо хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд болцоотой бүхий л арга хэмжээг авах ёстой гэж бодож байгаа. Энэ дээр бас нэмж хэлэхэд энэ 1% татврын асуудал бол үнэхээр нэг одоо аж ахуйн нэгжийн 1% татврыг боловсролын салбарт хөрөнгө оруулсан тохиолдолд хөнгөлөх энэ асуудал бол эхэлж байгаа. Бид нийтлэг шаардлагыг гаргаад батлаад гаргацсан. Ирэх 7 хоногийн засгийн газрын хуралдаанд бол энэ олон яамдын нийтлэг шаардлагууд нийлээд нэг тусгай журам болж ингэж гарахаар яригдж байгаа.